За сайн байцгаана уу та бүхний өдрийн төргий. За манай Тэгдэг цуч компани. За Монгол Улсын захиалгын нэгдүгээр Улаанбаатарын орон сууцны үнийн индексийн 3 дугаар сарын судалгааг та бүхэнд танилцуулъя. За 3 дугаар сард Улаанбаатарын орон сууцны үнийн индекс хойр үе буюу 2013 оны 1 сараас 17.3% өсөлтөй гарсан. За үндсэндээ бол 2 сартаа баг ижилхэн докторсон байдалтай гарлаа. Зүгээр бүр нарийн хэлэх юм бол 1 сараас 0.5% өсөлтөй гарсан. За энэ оны ихэнх харьцуулах юм бол 135%-аар, за өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 6.7%-аар буурсан байна. За индексийг дотор нь зүгээр шинэ хуучин орон сууцныг ялгаж харах юм бол арай өөр харагдана. За шинэ орон сууцны үнийн индекс бол 26% өсөлтөй гарсан. Энэ нь өнгөрсөн сараас 0.5%-аар өссөн. Оны ихэнх үеэс 0.57%-аар, за өнгөрсөн оны үетэй харьцуулах юм бол 0.44%-аар буурсан байна. За хуучин орон сууцны индекс 12.9% өсөлтөй гарсан. За өмнөх сараас 0.6%-аар буурсан. За оны их үеэс 2.8, өнгөрсөн оны үеэс 10.1% буурсан байдалтай харагдаж байна. За та бүхэн харж байгаа баг эндээс үндсэндээ хуучин орон сууцных нь бол хэдийгээр бага хуваарч гисэн буурсан хэвээрээ харин шинэ орон сууцны индекс баг зэргийн өсөлтөй гарлаа. За энэ хоёрын баланслаад өнгөрсөн сараас 0.5%-аар ерөнхий индекс маань өссөн гэж байна. За ерөнхий мэдээлэл нь юм байна. За үндсэндээ энэ индексийг тооцоход 4,400 гаруй орон сууцны мэдээллийг хамруулж тооцсон. За хуучин орон сууцны хувьд зах зээл дээр зарагдсан орон сууцны тоо үндсэндээ одоо энэ оны эхний 3 сард баг өөрчлөгдсөнгүй нэг төвшөнд. За энэ нь 14 оны дундчтай харьцуулах юм бол баг 30%-аар доогуур үзүүлэлт явж байна. Ингээд борлуулалт 14 оногтой харьцуулах юм бол хуучин орон сууцны тухайд бол тааруу байна гэсэн үг. За шинэ орон сууцны тухайд бол за яг борлуулалтыг нарийн гаргаж хэлэхэд бол хэцүү. Гэрчлэгээ авж байгаа үеийн тоотоор харьцуулаад үзэх юм бол оны эхний 3 сард бол хатсангүй нэг ижил төвшөнд явж байна. За шинэ орон сууцны үн яагаад өссөн бэ гэдэг дээр шууд тайлбарлчихъя. Үндсэндээ бол энэ сард нэг ер нь Улаанбаатар хотын хэмжээний 420 гаруй төсөл хэрэгжиж байгаа. Үнэ захиалга авж байгаа нь бас арай бага. Энэ дотор үнэн өөрчлөгдсөн үндсэндээ нэг 9 төсөл нэмэгдсэн байна. 8 төсөл үнэ нэмсэн 50-аас 50,000-аас сая 30,000 хооронд. За 12 төсөл үнэ буурсан 50-аас 150,000 хооронд. За шинээр нэг 7 төсөл нэмэгдсэн. За шинээр төсөл нэмэгдсэн төслүүдийн ихэнх нь за бидний ярьдаг одоо ерөнхий дундаж үнээс арай жоохон дээгүүр үнэтэй төслүүд бас байсан. За тэгээд үнэ нэмсэн төслүүдийн хувьд нэмсэн нийт үнийн дүн харьцангуй өндөр байсан учраас за үүнд дундаж үнд нэгдэс бас нөлөөлсөн байна гэж үзэж байгаа. Ерөнхий хандлага нь бол одоо ялангуяа стандарт дундаж зэрэглэлийн орон сууцнуудыг үнэ бол харьцангуй доктортой. За тэгээд ер нь одоо сүүлийн 2 сард бид нар мэдээлж явахдаа сүүлийн 7 сард дараалан үнийн индекс буурлаа гэж ярьж ирсэн бол энэ сард за үндсэндээ бол 2 сартаа бараг ижилхэн шахав. Үндсэндээ үнийн тийм жоохон докторцсон байдалтай харагдаж байна. За энэ юм мэдээлэл энэ да.
За сүүлийн асуултаас нь эхлэе. Орос улсны үнийн индексийг инфляцид оруулж тооцох хэсэг асуудал бол үндэсний статистикийн хороо Монгол банкны хоорондын ярьж тохирох асуудал байх. Манай хувьд бол яг тооцох ажлаа хийж байгаа. Энэ талаар л одоохондоо мэдээлэх чадахгүй байна. За үнийн нэмж байгаа шалтгаан бол янз бүрийн шалтгаан байх зүйл бидний одоо харж байгаа бол ингээд барилгын сезон эхэллээ. Хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Тэгэхээр зэрэг захиалгаас энэ манай ихэнх одоо төслүүд бол андаа захиалгаараас бүжиж явдаг шүү дээ. Ихэнх тийм учраас хөрөнгө оруулалт шаардлагатай үүднээс нэмсэн баха. Гэхдээ нийт төслүүдөнд харьцуулж үзэх юм бол одоо энэ үнийн нэмсэн төслүүд бол үндсэндээ нэг 2.6% л эзэлж байгаа. Тэгэхээр харьцангуй бага гэсэн. За. Зэрэг тэнхлэг зургуулах зүйл. Бид нэг хүн жоохон тогтворчлаа л гэж хэлж болохоор гэж байна да. Тэр нь одоо Орос улсны өөрчлөлт 30% буурах гэдэг чинь тэр 10-20% болоод буурах гэдэг Орос улсны үнэнд бас яаж нөлөөлөх юм прогнозууд байгаа. За энд бол би зүгээр хувийн бодлоо хэлье. Нэгдүгээр энэ асуудал шийдэгдэг байна. Яаж шийдэх нь одоо тодорхойгүй зүгээр ярьчаад байгаа боловч энэ ярьснаа хэрэгжүүлэх явц нь бол нэгдүгээр удаашралтай байна. Яаж шийдэх нь тодорхойгүй. Хэрвээ нийгмийн даатгалын сантай холбож шийдэх гэж байгаа бол энэ нэлээд урт хугацааны ажил болох байх. Тэгэхээр зэрэг мөдгөө зүгээр энэтэй холбоотойгоор юу харагдаж байна гэхээр зэрэг худалдан авалт бүр саарах магадaltaй байна. Тэгэхээр зэрэг хэрвээ худалдан авалт одоо иргэдийн хүлээлт үүсчихнэ гэсэн үг л дээ. Хэрвээ хүлээлт үүсэх юм бол худалдан авалт буурах юм бол мөн дахиад буурах магадaltaй л гэсэн үг. Тэрнээс биш би энийг бол яг одоогийн байдлаар олгоод эхэлчихээгүй учраас үнэн шууд нөлөөлнө гэж ойлгохгүй. Хоёрдугаар нөгөө талаас Орос улсны үнэнийг одоо тэр урьдчилан төлбөрийг ипотекийн зээлийн урьдчилан төлбөрийг бууруулахад бол батлан даалтын сан гэж байх хэрэгтэй. Азар анхан зарласан байдлаар бол 80 тэрбум төгрөг ярьж байгаа шүү дээ. 80 тэрбум төгрөг гэдэг нь сандалны 4-5 мянган зээл болох хэмжээ. Одоогийн байдлаар эхний 2 сар болж байгаа. Монгол улсын мэдээс харж байгаад бол сард 1000 гаруй 8% зээл аваад байгаа шүү дээ. Энэ бол ийм их хэмжээ биш. Зүгээр цаашдаа энэ хэмжээ нэмэгдээд батлан даалтын сан гэдэг та нар нийгмийн даатгалын сан энэ ипотекийн зээлийн санхүүжилтэнд тоолох гэж байгаа асуудал хоёроос ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Энэ бол тусдаа өөр асуудлууд байгаа. Тэгэхээр зэрэг 10% урьдчилан төлбөрийг 10% болгочихно гэдэг бол нийтдээ автгаад нь шийдчих асуудал бол биш. Онцлог ер нь одоо зүүн өсөх үетэй юм бол за иргэдийн одоо юунд нөлөөлөх нэг PR одоо аюул мэдээлэл явж байгааг бол өсөх магадaltaй. Гэхдээ би хувьдаа бол энийг айхтар өндөр өсөлт бол харагдахгүй болов гэж бодож байна. Анх 8% зээл олгож ирсэнтэй харьцуулах. Гэхдээ 8% зээлийг өмнө нь олгож байгаад бас цаашдаа эдийн засагт нөлөөлнө энэ сөрөг үр дагаврыг авчирна гэж ясаг хэрвээ ингэж шийдэгдвэл хэрвээ ч тэ ингэж шийдэгдвэл цаашдаа эдийн засгийн хор нөлөөлж байна. Сөрөг үр дагавар. За энэ манай 8% зээл мэн цааш 2 дахь зах зээлд бондос босоод байгаа юм гэж байна тийм. Хэрвээ урьдчилан төлбөрийг 10% болгоод бууруулчих юм бол яг одоогийн байдлаар яг одоогийн нөхцөлтэй харьцаж үзэх юм бол энэ урд 8% зээлээр 8% олгосон зээлүүдтэй нэг багцанд орох боломжгүй болчихно. Юу гэвэл зээлийн чанар буурах муудах эрсдэлтэй. Энэ талаасаа бол энэ бол тийм хүсэж байгаа юм биш. Өнөөдрийн байдлаар Орос улсны үн хааш тэмдэг зурж байна. Шинэ улс Орос дотор нь 2000 он өмнөх болж байгаа. За хуучин Орос тухайд бол 1-4 өрөө байр гаргаж байгаа. Энэ бол өмнөх сараас 0.4-өөс 2.1% буурсан зүйл харагдаж байна. Хуучин Орос тухайд нэг өрөө жишээ нь дунджаар нэг 63.2 саятай, 2 нь 87 саятай, 3 өрөө 117 саятай, 4 өрөө 136 саятай байх жишээ. Энэ бол яг л дундаж өншөөтэй. Хамгийн гол нь энэ дундаж үн гэдэг ойлголт хүмүүс жоохон ойлгож байгаа. Энэ бол нийт хотын дундаж. Одоо жишээ нь бид саяхан 4000 гаруй орос суудсны дундаж болж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээд зарим хүмүүс нь хавар одоо юу гэдэг нь харьцуулж үзээд л бодлоо өндөр эсвэл агуу юм жишээ. Энэ дундаж үнэ гэдгээс ойлгох. Шинэ орон сууцны тухайд бол дундаж нь 2 сая 170 мянга байсан байна. 3 сарын байдлаар за 2 сард 2 сая 160 орчим байсан. За баг зэргийн өсөлт маань энд түрүүн ерөнхийд нь хэлсэн. Ерөнхийдөө дундажаас дээгүүр харьцангуй дундажаас дээгүүр орон сууцнууд нэгдүгээр зах зээлд нэмэгдэж орж ирсэн. Хоёрдугаар зарим
Орос улс үнэ нэмсэн. Гэхдээ бас үнэ буулгасан төсөл байгаа гэдгийг анхаараарай. Бүгдээрээ нэмээд байгаа юм биш. Өөртөө нэг 12 төсөл үнэ буулгаж 8 төсөл үнэ нэмсэн. Шинэ 7 төсөл шинэ орж ирсэн. Одоо зах зээл нийлүүлэгдэж байгаа Орос улснуудын тухай